Манай улсын баруун бүсийн толгуур төв Ховд аймаг аймгийнхаа төвд ерөнхий боловсролын 7 сургуультай Монгол улсын боловсролын тухай хуулийн 5.1-4-т иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгуурлан гадуурхахгүй байх. Их хэлээрээ сурч боловсрох тэгш боломж нөхцлөөр хангана гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Жавзан охинч бас сурч боловсрох эрхээ эдэлж одоо 8 дугаар ангид сурч байна. Төрөлтийн хүндрэлээс болж охин хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Ээж нь 2 ураг хевлийдээ тээж өөрөөрөө төрж чадахгүй улмаас мис заслын аргаар ихрүүдийг 9 минут гаргаж авсан ч эхэнд төрсөн Жавзан охины шарлалт нь хүндэрч харуулт өгснөөс болж саажилттай болжээ. Би болох тэр 4 хүүхэдтэй. Тэгээд том охин оюут нь одоо 2 одоо энэ